За сайн байна уу? Өнөөдөр өнгөрсөндөө уягдах нь ирээдүгийг сүйтгэдэг гэдэг сэдвээр ярив. За энэ дээр хэлж байгаа юм. Өнгөрсөн болвол түүх, харин та болвол чоолчно гэж. За энэ юу гэсэн үг өгөхтэй зэрэг. Өнгөрсний бид нар баллуурдаж чадахгүй. Гэсэн ч гэсэн чоохч нь учраас ирээдүгийг шинээр бичиж чадна. За ийм утгатай. За өөрөөр хэлэх юм бол бид нар хүн болгон алдаа гаргадаг. Боломжуудыг алдсан байдаг. Гэсэн ч гэсэн энэ бүхэнд харамсдаг ч юм уу. Эсвэл шууд ил тодорхой харамсахгүй ч гэсэн ухамсаргүй байдалд маш олон хүмүүс өөрийнхөө өнгөрсөнд амьдарч идэг. Өнөөдрөөр биш. Ирээдүйгээр биш. Өнгөрсөн түүх дотроо амьдарсаар байгаад нэг насыг дуусгадаг. Ийм хүмүүс мэдээж өнөөдөр байхгүй. Хичнээн сайн сайхан зүйл байсан ч гэсэн олж харж чадахгүй. Өнөөдрийн амьдрал. За өнөөдрөөрөө амьдарч чадахгүй хүнд бүр ирээдүй байхгүй. Маргааш байхгүй. Тэгэхээр өнөөдрийнхөө амьдралыг олж харъя. Маргаашаа ирээдүйгэн илүү аж аргалтай сайн сайхан амьдрий гэж бодох юм бол өнгөрснөө тавьж явах хэрэгтэй. Яагаад вэ? Яаж өнгөрснөө орхиж өнөөдрөөр ирээдүйгэн харж амьдрах вэ? За энэ арга ухааныг энэ хижиж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт төхөөр бичсэн байж байгаа. За өнөөдөр энэ номын 3 дугаар бүлгийн нэгэн зүйл хаархай хойвонгийн гомдол гэдэг үлгэрийн талаар ярив. За энэ номон дээр олон сайхан ёс учрыг харуулсан үлгэрүүд орсон байж байгаа. За тэрнийх нь нэг нь бол одоо ярих гэж байгаа энэ хаархай хойвонгийн үлгэр гэдэг. Ийм үлгэр. Хойвон гэдэг нь бол ус идэг сав хэлж байгаа юм. За ямар ч байсан ийм нэг ус идэг сав байсан байна. За энэ нь бол тэр харсан юм байна гэдэг ийм үлгэр байна. За эрт урдын цагт нэг хөгшин ир уулан жамаар яваад голоос ус авчирдаг байж. За энэ хөгшин ир хоёр хойвонтой байсан байна. Нэг нь бол шин, нөгөө нэг нь бол хуучирч мутаад хагарч чуурсан байсан. За энэ мэдээж шин хойвон бол өдөр бүр баяртай, өөртөө итгэлтэй байдаг байж. Би бол эжэндээ хэрэгтэй. Өдөр бүр дүүрэн усыг авчирч өгдөгөө гэд маш сэтгэл хангалуун байж. За харин хуучин хойвон бол маш готарсан сэтгэлийн шаналлалтай байсан. Би аль хэдийн хуучирсан, эжэндээ хэрэггүй болсон, усаалт цаар ирсэн гэж тэгж хөрхий зовдог байж. За ийм байдлаар хөгшин ир олон жилийн турш энэ хоёр хойвонгороо усчөөж амьдарч исэн байна. За ингээд нэг өдөр хуучин хойвонд тэсгэл алдаад эзэндээ хэлсэн байна. Эзэн минь, би танд тус болж чадахгүй байна. Замын турш алдаж гоожусаар ирдэг. Би ер нь ямар ч утгагүй. Та намайг сольсон дээрээ гэж зүрхсэтгэлээс хэлсэн. Харин хөгшин ир болохтой жирэг инээмсэглээд үгүй ээ, хойвон минь, чи миний төлөө маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Юу яриад байгаа юм бэ гэж тэгж хэлсэн. Тэгсэн хуучин хойвон маш их гайхаад нулимстай нүдээр ижнэн ширтээд яалаа гэжтэй. Өнгөрсөн хугацаанд би өдөр болгон ус алдаж төвөг хүчрүүлж ясан болохоос биш. Ямар ч тус болоогүй шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн хөгшин ир зам руу заахад чи замын баруун талыг харалтаа гэж хэлсэн байгаа юм. Хуучин хойвон замын баруун талыг харсан. Тэгсэн замын баруун талаар дүүрэн өнгийн цэцгүүд алгалан бэлгэрсэн байсан. Хөгшин ир хэлж байна. Чи олон жилийн турш хөрсөнд замын дагуу ус алдсаар ирсэн. Тэгээд энэ замын хажуугаар цэцэг ургасан. Би энэ цэцгүүдийг түүгээд цахтаар аваачиж зараад өөрийнхөө амьдралыг залгуулж ирсэн. Чиний гаргасан энэ алдаа миний амьдралыг баяр жаргалтай болгосон. Бас замын хацуугийг өнгийн цэцгээр дүүргсэн шүү дээ гэж тэгж хэлсэн байгаа юм. За тэгсэн хуучин хойвон нулимсон бөмбөрүүлээд би зөвхөн өнгөрсөндөө уягдаад өөрийгөө ямар ч хэрэггүй гэж бодож ирсэн. Гэтэл энэ маань буруу байжээ гэж дуалтсан. За энэ бол олон зуун мянган жилийн турш эртнээ энэтхэгд яргадаж ирсэн ийм сургамжит үлгэр байгаа юм. Алдаагийг
Зөвхөн алдаа талаас нь биш. Олон талаас нь харах шаардлагатай гэдгийг сургамжилдаг. Өнгөрсөнд гаргасан алдаанаас болоод өөрийгөө үгүйсэх хэрэггүй. Өөрийн чинь гаргасан алдаа хэн нэгэн хүнд тус болсон байж магадгүй. За энэ ховингийн үлгэрээр авч хэлэх юм бол хагарсан, хуучирсан учраас ус алдаж гоожиж исэн. Ус аваад гэртээ харж ирэх үед дундраад хагас илгэн алдагдсан байж байгаа. Энэний төлөө олон жилийн турш шаналж жовж ирсэн. Гэтэл энэ алдаа маань харин ч тэрнээсээ илүү чухал үүргийг гүйцэтгэж исэн байна. Цэцэг ургасан. Цэцгийг түүгээд эзэн нь амж оож амьдарч ирсэн. Тийм учраас өнөөдрийн өөрийн чинь гаргасан алдаа дутагдал сэтгэл төрөхгүй байгаа зүйл чинь хэн нэг хүнд тус болсон байж магадгүй. За ийм зүйл бид нарын амьдралаар дүүрэн байж идэг. Жишээлх юм бол би мөнгөн ч юм уу үнд зүйлэн нэг гажир орхичж, хайш, гээгчж, мартчихж. За эний чинь ямар нэгэн мөнгөний хачигдaltaй ядуу хүн олж аваад тэр хүний амьдралыг өөрчилсөн байж болно. Тийм учраас бид нар тэр алдсан зүйлд харамсах хэрэггүй. Өөр хүн тусварсан байж болно шүү дээ. Бид нар уралдаан тэмцээнд ялгцсан. Хүссэн дүндээ хүрээгүй. Шагналт байранд шалгараагүй. Би унсан учраас тэр хүн гарсан. Нөгөө хүнд эрч хүчээ. Бахархал амьдрал бэлгэлсэн байж болно. Ийм байдлаар өөрийн чинь гаргасан алдаа дутагдал өөр хэн нэг хүний амьдралд тусалсан байхыг үгүйсэхийн аргагүй. Тийм учраас өнгөрсөндөө шаналлаад, өнгөрсөндөө баригдаад байсан хэрэггүй. Тэгхийн бол өнөөдрийнхөө амьдралын сайн сайхан утга учир бүх зүйлийг олж харж чадахгүй. Өнгөрснөө тавьж явуулж ижил, мартаж ижил өнөөдрийгөө олж харна. Тэгэхээр өнгөрснөө тавьж явуулъя гэдэг чинь хүний хүснээр болохгүй. Мартчихъя гэд мартагддаг зүйл биш. Тэгэхээр энэ дээр энэ хагархай ховны үлгэр хэлж байгаа. Өөрийн чинь гаргасан алдаа гутамшиг юу байдаг? Энэ бүхэн өөр хүнд ад жаргал, амжилт, сайн сайхны авчирсан байж болж шүү гэж. Тэгэж нэг эргэж бодож ич хэрэгтэй. Тэгээ бодох юм бол үнэхээр тийм байсан. Би тэр хүнтэй суугаагүй байсан учраас тэр хүн надаас илүү хүнтэй суугаад илүү ад жаргалтай сайн сайхан амьдарсан гэдэг ч юм. Би мөнгө алдсан учраас тэр хүнээ аминд орсон гэдэг ч юм. Тэр хүний амьдралыг босгосон гэдэг ч юм. Ингэж бодох юм бол өнгөрсний мартах, тавьж явах боломжтой. Тэгвэл өнөөдрийг харна. Ирээдүйг нь төлөвлөнө. Тийм учраас өөрийн чинь алдаа болвол алдаа биш. Хэн нэгэн хүнд хайрлсан бэлэг байж болно. Энэ үгийг хэзээ ч мартаж болохгүй. За энэ номон дээр бичиж байна. Амьдрал гэдэг бол уруугаан урсах гол мөр. Гэтэл заримдаа бид нар яг тогтмол ус шиг гачдаг. Тэгээд өнгөрсөндөө уягдаад өнөөдрийг хүлж хардаг гэж бичсэн байгаа. Хэн нэг хүнээ хэлсэн үг, өнгөрсөнд хийсэн алдаа, хийж амжаагүй зүйл, үнлүүлж чадаагүй чүтгэл, үлдээсэн сорив, тавьж чадаагүй гомдол. Энэ бүхэн бид нарыг дотроос боож урагшлуулахаас илүү өөрийгөө дахин эзэмдүүлэх шалтгаан болдог. Яагаад өнгөрсөнд уягт нь аюултай вэ гэх юм бол өнгөрсөн гэдэг бол суралцах, түүх болохоос биш. Буцаж амьдрах оромж биш. За энэ сүртэй хэлсэн байгаа байж. Унших түүх болохоос биш. Буцаж амьдрах газар биш. Тэнд бид нар өөрчлөлт хийж чадахгүй мөртлөө зөвхөн сэтгэл зүрхэл шаналгаж идэг. Өнгөрсөнд бид нар буцаж очиж чадахгүй. Зөвхөн өөргөө шаналгадаг. Энэ санааг илэрхийлж. Хэрвээ ийм байдлаар өнгөрсөндөө амьдарсаар байх юм бол ирээдүйн хаалга хижээч нэгдэхгүй. Хаалттай байна. За ингээд энэ бүлгэд хижээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шийдэлтгүүрийн 3 дугаар бүлгэд энэ байдлаас яаж үр дүнтэй гарах вэ гэсэн 5 аргыг хэлсэн байж байгаа. За энэ 5 аргийг дараагийн хэсгүүд дээр нэг үрчлэн ярьж танилцуулна. Тэгэхээр өнөөдөр бид нар хагархай ховингийн тухай үлгэрийг сонсоод өөрийгөө өрөвдөж шаналж суухан болоод тэр сорвоосон ухаал бүтэж босгох ийм сэтгэлийн тэгэхтэй болсон гэж бодож байна. За өнгөрсөн болвол
ном. Номыг яах вэ гэдэг зэрэг уншаад хаах хэрэгтэй. Харин дандаа уншаад дандаа хуулаад байдаг. Дандаа үүрээд яваад байдаг. Тийм ном гэж байхгүй. Яах вэ гэдэг зэрэг уншаад эзэмшээд ойлгоод хаах хэрэгтэй. Тэгээд дараагийн номыг нээж унших хэрэгтэй. Анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа.